FIFA come on what the fuck. Жасан бацхан матч дээр recap-ийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараар 17-ны шөнөөс 6 сарын 20-ны өдөр дууссан тоглолт хүртэлх тоглолтуудын талаар recap хийцгээе. Match day recap presented by Social Pay. За эхнийх нь бол хамгийн хил амтай хамгийн их яриа сонирхолтой сэдвтэй заримд нь сонирхолгүй ч байхаа сэдвтэй Португал ардчсан Конгогийн тоглолт байсан. 6 дахь минутанд Жао Невиш гол оруулаад 45 дээр нэмэх 5 дээр Юан Виса гол оруулсан. Хамгийн инээдтэй харсан юмнуудын нэг Юан Висаг Фреди Гибст Португал хожигдсан. Кристиано Роналдо Фреди Гибст хожигдлоо гэдэг юм хөгжилтэй юм явжсэн. Фреди Гибс гэж хэрвээ мэдгүй бол мундаг үнэхээр гоё рэперүүдийн нэг байдаг шүү. За тэгээд тэр Хьюстонд байгаа фанатууд, Португал фанатууд, Конго фанатууд хамт ингээ бүжгэлж байгаа бичлэг гоё байсан. За тэгсэн чинь бас нэг хөгжилтэй юмнуудын нэг бол BBC-гийн шууд дамжуулалт байлаа л да. Эхний үеийн завсарлагын дүрс байсан. Португал Конго хоёр. Эхний үе яг завсарлал Юан Виса хийгээл дуусаад цаана ингээд нөгөө дижиталаар дэлгэцэн дээр Хьюстон хатыг гаргацсан. Цаанаас амар сүртэй юм уултай байгаа байхгүй. Тэгсэн чинь уул бол байдгүй мэн. Хьюстонтой ойрхон уул гэж бол ерөөсөө байхгүй. Юм атгаа газар байд юм л. Тэгсэн чинь иймлэр уул оруулсан байсан мэн BBC студ. Тэгсэн чинь тэр нь битүү мем болоод сүүлдээ нөгөө мем нь явсаар гадаад Хьюстон спортын багууд хүртэл тэрийг нь оруулаад Хьюстон Dynamo гэдэг хөлбөмбөгийн баг байгаа шүү дээ. Яг бидний мэддэг хөлбөмбөгийн баг. Цэнгэлтгэхээс ингээ цаана уул оруулангуудаа энэ шиг view, энэ гүцэх view байхгүй гэдэг. Пост оруулаад тэгснэ Houston Rockets яг бас тийчнэ ингээ цаана амар уултай зураг оруулснаа. Houston-ы Alps-ийн тасгай нэг өдөр энэ. Houston-ыг юм уултай болгочих гээд байдаг сони юм байд юм байна. Одоо Bryan Cranston гэдэг та хэд мэдэндээ Breaking Bad-ийн гол дүр тоглосон жүжигчин тоглосон Your Honor гэдэг цуврал байдаг. Тэр цуврал дээр тэгсэн чинь Houston зөө ингээ ойртож явж байгаа зам дээр бас ингээ уул оруулсан юм. Хэсэг бас байд юм байна. Тэгээ мэддэг хүмүүс нь тэнцээ бөө юм болоо интернет дээр. За Лисбон хотын талбай дээр ингээд фанатуудын тоглолтыг үзэж байгаа бичлэг гоё байсан. Бүгдээр ингээ үзэж байгаа. Тэгээд тэгсэн чи Юан яг ингээ гол хийсэн чи яг нэг цөөхөд нэг 20 хэд байгаа мó гүм Конго фэнүүд үзчихсэн. Тэдэрт боо баяр болоо цаана ингээ бүтэн талбай чимээгүй байгаа нэг юм гоё бас энэ фэнүүдийн хувьд гоё байсан баг гэж бодохоор юм бичлэг болж явж исэн. Конгочуудын Юан Висагийн оруулсан голын баяр бас айгу сонирхолтой баяр исэн. За тэр юу юм бэ гэхээр Фимбу гэдэг нэртэй юм бүжиг юм байна. За тэгээ энэ бол ингээ Конгочуудын хувьд бол хөлбөмбөгийн соёл, за ер нь өргөн хүрээнд бол соёл, үндэсний бахархал гэдэг зүйлийг бас илэрхийлдэг юм одоо бүжиг юм байна. За тэгээд энэ Фимбу гэдгийг орчуулах юм бол одоо юм ташуурдах гэсэн ерөөхдөө утгатай ойролцоо юм одоо үгтэй юм ойролцоо утгатай юм байна. Хүч хүчрхийл гэхээсээ илүү юм одоо expressive те илүү юм хүчтэй илэрхийлэмж маягийн ийм хөдөлгөөн бол байд юм. Тэгээ хөлбөмбөгөөс бол яг үндэ гаралгүй яг конгочуудын алдартай юм одоо хөгжмөөс бол гаралтай. Тэр хөгжмөөс нь бүжиг нь үүссэн. Тэр бүжгээс нь явсараад хөлбөмбөгийн соёл руугаа орчихсон. За тэгээд сүүлдээ хөлбөмбөгч өөрөө одоо ялангуяа шгшөө баг бол улсынхаа үндэс ухсаа биншил ёс заншил тэрийг айгүй илэрхийлдэг шүү дээ. Тэгээд том яригдсан сэдв хүмүүс Кристиано Роналдо талбай дээр гарах ёстой юу гарах ёсгүй. Би тэрэн дээр яг юм бичлэгтэр бол одоо юу гэдэг opinion-ийг хуваалцаад яах юм гэж бодож та хэд мань тэр тал дээр тэгээд сэтгэлээ ярьчих. За зүгээр сошиал интернетээр болсон юм юу вэ гэхээр надад өстой жинхэнэ таалагдахгүй юм хэм бол Роналдотой холбоотойгоор Жао Невишийн найз бүсгүй. За тэгээд Бруно Фернандеш сошиал медиа энэ дээр ингээл орж ирээд фэнүүд нь хідэн саяараа орж ирээд ингээл хараагаал өрөөгөөл те. Тин ч одоо интернет Twitter дээр одоо юу хүртэл явж илээ. Жота биш байх ёстой байсан. Бруно байсан бол энэ жилээр өстой бурхан залбираад Бруно юм уу Жао Невиш байх болтугай. Яг юу хэлж байгааг таад ойлгож байгаа. Гэхдээ мэдгүй би одоо гайхаад яг ингэн барин фэн, юмны фэн, хүний фэн, спортын, улсын, багийн, клубын фэн байх хэрэг байдаг ч юм уу ч юм бид тэрийг сайн мэдгүй. Бусад спортууд бас ийм галзуу фэнүүд галзуу гэж гоё утгаар хэлж ихэнхдээ хэлдэг те. Гэхдээ энэ утгаар бол одоо мэдрэл муутай гэдэг утгаар ийм фэнүүд одоо байдаг ч юм уу ч юм энэ бол байж боломгүй юм бол яваад байгаа. Талбай талаас нь гэх юм бол Роналдо яг үнэндээ үнэхээр болохгүй байна лээ. Баг нь энэ тоглолтыг өөрчлөх үгүй юу гэдэг мэдэхгүй байна. Яг үнэндээ багтаа болохгүй байгаад бас удаж байна. Тэрийг хизээ хүлээн зөвшөөрөх вэ? Яг баг дээр хүл тоглолтод үр дүнд яг Роналдо байх нь хэрэгтэй үгүй гэдэг яриа хизээ явагдах. Уул нь нилээ хэдэн жил юм явагдсан санагдахын гэхдээ мэдэхгүй байна. Тэрийг фанатууд маань өөрсдөө нэмээд ярина үсттэй би одоо хэрүүл нэмж бол яг хүсэл алга. За тэгээ дээрэс нь нэг юм байсан энэ тоглолт. За тэгээ Португалийн дараагийн тоглолт хоёрт бол Роналдо оролцохгүй байсан тийм ээ. Ирландын шгшээ гэж санагдаж байна. Хийсэн тоглолтын дээр бол одоо ёс бус спортлог бус violent conduct гэж байна шүү дээ. Тэгээ үйлдэл гаргаж бол хоёр тоглолтоор байсан. Бандуусан ууг нь бол биш 3 байсан юм а дараагийн тоглолтын үндсэн санагдаж байна. Би андрууг. Тэгээд ямар ч байсан эцсийн үрдийн дэлхийн аваргын эхний хоёр тоглолтыг бол өнжигстэй байсан. Ямар нэг одоо албан ёсны дүрмийн хуулийн дагуу биш зүгээр л FIFA-гийн өнцгөөс Роналдог бол тоглуулахар шийдсэн нэг юм бол болсон. Магадгүй зүгээр тэгсэн байсан бол эхний хоёр тоглолтоос Португал яг одоо хоёр дахь тоглолтоо хийгээгүй байна. Гэхдээ магадгүй Конгоос илүү үр дүн авч болох байсан байж болно. Гэхдээ тэрийг мэдгүй л дээ. Гол нь тэгээ магадгүй илүү ойжчих байсан юм билээ. Тэрийг бол ялч мэдгүй.
Тий. За нэг иймэрхүү. За Узбекистан дэлхийн арга шалралт тэмцээний өрөөнд анхны тоглолтоо хийсэн. Колумбод 3-1 харьцаатай хожигдлоод 2 дугаар үеийн дундуур Файзулаев гол хийж Узбекийн Шгшиогийн түүхэнд анхны дэлхийн аваргын гол орсон басны гоё тохиолдол болсон. За тэгээд дараа нь бол Луис Диаз болон Хамилтон Кампас нар гол орсноор Колумб бол бас чухал хожил бол авсан. Колумбийн хувьд бол энэ хэсгээс нэгээр гарах гэж үзэн штэ мэдээж. За Конгод амархан тоглолт байхгүй нь ойлгомжтой. За Абдукадир Хусанов Камерын операторыг явж ич таклдаад all in гэдэг штэ. Тултал нь яв гэдэг ийм философор явж ич таклдаад камерын зурлаачийг таклдаад унгаацсан. Тэгээ хэмжээнд тусцсан аваад хөрх юм бас нэг юм тэрүүхэн дэдээ юм болсон. Тэгээд өөрийнхөө тоглолтын өмсгөлийг бол гарын үсгтэй өмсгөлийг өгсөн бэлгэлсэн байлээ тэр зурлаачаад. Дээрээс нь тэрэн дээр I am sorry гэж бичсэн. Узбекийн хөлбөмбөгтэй холбоотой нэг сонирхолтой юм гэх юм бол Равшан Ерматов гэж үзбек шүүгч бол дэлхийн аваргын түүхэнд хамгийн олон тоглолтыг шүүсэн. Рекордыг бол эзэмшдэг. 2010 онд 5, 2014 онд 4, за тэгээ 2018 онд 2 тоглолтыг шүүснээр нийт 11 тоглолтыг 3 дэлхийн аварга шүүсэн юм сонирхолтой рекордыг бол үзбек шүүгч Равшан Ерматов эзэмшдэг юм байна. За дараагийн хэсэг бол Л хэсэг байсан. Английн шгшоо ихний тоглолтоо хийсэн. За энэ бол саяны хэдэн өдрүүдийн тоглолтуудаас бол хамгийн сонирхолтой үзүүштэй гой тоглолтуудын нэг бол байсан. Эхний үеийн төгсгөл за тэгээ 2 дугаар үеийн ерөнхий нэг эхлэл за нэг 60 орчим минут хүртэл Хорват маш сайн тоглосон. Гэхдээ 65 магадгүй 70-70-аас хойшоо бол Хорват үнэхээр ирч хүчин буусан хөрхий тэгээд үнэхээр дийлээгүй. Гэхдээ Хорват бол үнэхээр басч болохгүй баг шүү. За Ган Панама хоёр бол Хорватыг барахад хэцүү шүү гэдгийг бол бас харуулж байна лээ. Гэхдээ хэсгээс гарсны дараа 32 магадгүй 16-аас илүү ирч хүчтэй, илүү төсвөр сайтай багтай чадвараараа дутхгүй мөртлөө илүү залуу багтай тарах юм бол барахааргүй харагдаж байна лээ. Хэсэг бол гэхдээ асуудал байх гэж бодож байна. За Жуд Беллингем Европын хөлбөмбөгийн түүхэнд бас нэг рекордыг тогтоосон байна. Үндсэн рекорд нь бол одоо төв дэлхийн нийт 4 тэмцээнд хамгийн залуудаа оролцсон тоглогч болж байгаа юм Европ тоглогчдоос. За Иван Перишич энэ тоглолтод голын дамжуулалт өгснөөр бол маш сонирхолтой нэг рекордыг бол тэнцвүүлж байгаа юм байна. За тэр нь бол дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд 4 өөр дэлхийн аваргын тэмцээнд ассист өгсөн 2 дахь тоглогч болж байгаа юм байна. За эхний тоглогч нь бол Лионел Месси байдаг бол энэ амжилтыг Иван Перишич тэнцвүүлж байгаа юм байна. За тэгээ Перишичийн хувьд бол одоо 2 өөр өвдгөндөө өвдөгний чагтаа бас хүнд гэмтэл авсан 37 нас хүрчихэж байгаа жигүүр дээр тоглож байна. Тэгээд дэлхийн аваргын үрээнд ингээ ассист өгөөд PSV Eindhoven-ы гарааны жигүүрт тоглоод одоо лигтээ төрүүлээ ингээ явж байгаа гэдэг бол Перишичийн хувьд үнэхээр гайхамшиг тийм ээ. За Модрич ч гэсэн тийч AC Милан тоглож байна. Гараандаа тоглож байна. 40 нас хүрч байгаа 41 хүрэх гэж байгаа тоглогч гэдэг үнэхээр гайхалтай байна. За Harry Kane, Declan Rice хоёрыг харьцуулсан сонирхолтой статистик байна лээ. За тэрэн дээр юу байсан бэ гэхээр алсын дамжуулалт оновчтой өгсөн Harry Kane нэгийг өгсөн бол Declan Rice нэг ч амжилттай дамжуулалт өгөөгүй. Хамгаалтын оролцоо Harry Kane 3 байсан бол Declan Rice нэгч байгаагүй. Tackle нэг амжилттай Kane хийсэн бол Declan Rice нэгч байгаагүй. За тэгээ clearance буюу бөмбөг цэвэрлсэн Kane нэг байсан бол Declan Rice байгаагүй. Цохилтыг блоксон үйлдэл бол одоо Kane нэг байсан бол Declan Rice байгаагүй. За бөмбөгийг одоо recovery тэгээ алдагдсан бөмбөгийг сул бөмбөгийг багтаа авчихсан харин Declan Rice 4 байсан бол Kane нэг байсан. Ground duel буюу бөмбөг газар байхад одоо тулж байгаа тулаан тий Kane 2 удаа амжилттай орсон бол Declan Rice тэг удаа. За тэгээ агаарын бөмбөгөнд Kane 2 удаа амжилттай тулаанд ялсан бол Declan Rice нэг байж. Тэгээд яг би зүгээр Declan Rice-ыг энэ тоглолтод сул тоглосон л да зүгээр Declan Rice-ыг муу тоглогч гэж мэдээж хэлж байгаа юм биш. Хэлгээд байгаа зүйл нь юу гэхээр Kane ямар гайхалтай complete бүх талдаа олон талдаа чанартай тий ийм тоглогч вэ гэдгийг бол бас харуулж байгаа болоо гэж бодож байна. Та хэд анзаарсан бол энэ тоглолтын дээр бүр нэг довтлогоо эхэлж хахад бүр хоёр төвийн хамгаалагч голд орцсон араас урагшаага буудаад холын дэмжүүлэлт өгч довтлогоор шилжүүлж байгаа хүртэл харагдсан шүү дээ тий. Тэгээ Kane тэр тал дээр бас айгу мундаг байсныг чи харуулж байна. Дээрээс нь Declan Rice бас яалтчгүй тоглолтод муу тоглосон. Declan Rice-ийн муу тоглосны үр дүнд нөгөө талаас Конгогийн тоглолт бол их сайн байсан. Сая интернетээр бас нэг гоё зураг бичлэг яг энэ тоглолтын үеэр яваад гисэн. Хажими Мориасо Японы Шишогийн дасалжуулагч Harry Kane-тэй зураг аваад тэрэндээ амар ингээ хөөргөн фэн шиг баярлж байгаа. Фэн л гэсэн үг л дээ. Фэн болоо баярлж байгаа бичлэг байсан. Тэр бичлэг айгу гоё байсан. Гэхдээ тэр бол Wembley зингэлтэхэд юу Англи Япон хэдлийн аварга өмнө нөхсөд тоглосон шүү дээ. 3 сар үед тоглосон баха бидийг санаад. Тэр үеийн бичлэг шүү. Гэхдээ тэр бол айгу гоё төршээлээ. За энэ хоёрын хэсэгт бол Ган Панам 2 байгаа. Ган 9 дээр нэмэх 5 дээр Caleb Yerenki гол оруулж Панама Шишогийг буулгаж болол авсан. За хэсэгт Чех Өмнөд Африкийн багууд бол хоорондоо тоглож бас нэг гоё одоо түүх тогтоогдсон нь бол одоо дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд ердөө 2 дахь удаага эмэгтэй дасгалжуулагч эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалралт тэмцээний тоглолтыг шүүж ахалж явуулсан. Тори Пенсо гэж ахлах шүүгч. За тэгээд Брук Майо болон Катрин Несбит гэсэн хоёр туслагтай Америк шүүгчүүл ажилласан. За дээрэс нь бас эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын түүхэнд 3 Америк эмэгтэй шүүгч бол ажилласан. Бас ингээд Америк талдаа бол Америкийн шүүгчдийн талдаа бол бас нэг сонирхолтой рекорд бол бас болж байгаа юм байна. За энэ тоглолтын дээр бол шүүгчдийн ажлыг бол маш өндөрөөр дүгнсэн байлээ. Фанатууд
болон мэрэгжлийн шүүгчид. За тэгээд дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд анхны одоо тоглолт бүтэн шүүсэн эмэгтэй шүүгч бол Стефани Фрапар гэж Франц шүүгч байсан. За тэр бол 2022 оны Катар тусан дэлхийн аварга шалралт тэмцээний хүрээнд хэсгийн шатны Коста Рика болон Германы тоглолтыг бол шүүсэн. Дэлхийн аварга шалралт тэмцээний дуустал үргэлжлэх матч дээр recap цуврал контентын ерөнхий ивент тэтгэгчээр Social Pay ажиллаж байна. За тэгээд голомт банк Social Pay-ийн хувьд бол волейболын холбоог бол одоо ивент тэгдэг, волейболын спортыг дэмждэг, багийн спортыг дэмждэг. За дээрэс нь мэдээж энэ жил дэлхийн аварга шалралт тэмцээний албан ёсны шууд дамжуулалтын ерөнхий ивент тэтгэгчээр бас ажиллаж байгаа. За ингээ багийн спортод бол маш том хөрөнгө оруулалтыг бол хийж байна. Голомт банк Social Pay-ийн хувьд тэгээд дээрэс нь мэдээж match pay гэж нэрлэж болохсон ба шүү дээ. Match day recap-ийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Social Pay хамт олондоо баярлалаа. За тэгээд энэ хэсгийн нөгөө тоглолт бол хамгийн их ярих хамтаа хамгийн сонирхолтой хамгийн гоё. Тэр нь бол Мексик солонгосын тоглолт байсан. За Мексик солонгос хоёр хоорондоо тоглоно гэдэг бол айгүй сонирхолтой байсан. Энэ хоёр бол одоо хөлбөмбөгийн фанатууд нь хоорондоо бол айгүй юм нөхөрсөг гоё харилцаатай байдаг сонирхолтой түүхтэй үр дүнд хаалгач алдаа гаргасан те солонгосын. Эзний үр дүнд бол одоо Мехикотын төв талбай дээр бол одоо 4-500 мянган фанатууд гарч ирж хэсгээс гарснаа баяраа тэмдэглэж бас ийм зүгтээ гоё төслөл бол харагдаж байна лээ. За тэгээд энэ тоглолтын өмнө ESPN-ийн Мексик сэтгүүлч Оскар Гаярдо гэж сэтгүүлч хөтлөлт хийгээд ингээ явжсан, дамжуулт хийгээд ингээ явжсан. Баахан Мексик фэнүүд дэжтэй бүгдээрээ өргөж аваад тэгж авч. Тэг жоохон тэр Оскар Гаярдо өөрөө хөтлөлтөө өргөжлүүлээд яриад байгаа нь айгу тийм бөгжтэй гоё төслөө болсон байлээ. Нөгөө айгу мэрэгжлийн сэтгүүлч бол үнэхээр мундаг мэрэгжлийн байлаа гэж тэ. За тэгээд одоо энэ чинь ингээл нөгөө Мексик фэнүүдэд аманд нь ингээл сууж байж байгаа тэ. Тэгсэн нөгөө Мексик фэнүүд юунуудын солонгос фэнүүдийн аманд нь текила хайж байгаа бөө баяр болоод тэжтэй нэг юм хөвөлтэй өнө зөндөө байгаа. Ингээл Мексик фэнүүдийн солонгос фэн ингээд солонгосын өмсгөлтэй орж байж байгаа гэж ясна. Солонгосын өмсгөлээ тайсан дотроос нь Мексик өмсгөл гарч ирээд ирвэлээ тэ. Ой уур амьсгал юмнуудаас зөндөө харагдж байгаа тэр бас гоё байгаамаа. Тэгээд солонгосын хөлбөмбөгтэй холбоотой нэг сонирхолтой юмсан чи Хонг Мянбо нэг ярилцлага өгсөн байлаа л дээ. Тэндээс нь нөхцөл тоглолтуудын өмнө за тэгээд бэлтгэл мэлтгэл дээр ингээд тоглогчдынхоо өмсгөлийн дугаарыг солилцсон бид нар тэ. Ягаад гэвэл ингээд барууныхан зүүн Аз хүмүүсийг бол ингээд хараад ялгадгүй болохоор бид нар албаар тэгсэн. Тэгээд тэдний анализыг бол албаар толгойг нэрвүүлэхийн тулд тэгсэн. Өмнөөс сонсож байгаагүй сонирхолтой юм. Гэхдээ хэрэгжүүлж байж болохоор яг үндсэн сойр нь хөөх юм асуудалтай юм дээр мэдээж ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Racist юм дээр ажиллаж байгаа. Гэхдээ бас тэрийг өөрсдөө эргүүлж бас болох юм те. За тэгээ Мексикийн шиогоос бас нэг сонирхолтой рекорд бас тогтооцсон одоо бичигдсэн байна лээ. За тэр юу гэхээр Обед Варгас гэж залуу. За Обед Варгасын хувьд бол Аляскад төрж өссөн эрэгтэйчүүд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалралт тэмцээнд тоглосон анхны тоглогч болж байгаа. Аляска мужийн Anchorage хотод бол төрж өссөн. 14 настайдаа Сиэтл руу бол нүүжсэн. За тэгээд Америкийн одоо залуучуудын шиогт тоглож байгаад 24 оны 10 сараас хойш бол яг зэгийнхээ нотыг буюу одоо Мексикийг дагаж бол бас тоглож байгаа юм сонирхолтой рекорд бол бас байна лээ. Юуны хувьд бол солонгосын хөлбөмбөг талаасаа бол энэ тоглолтыг нэлээд шүүмжилсэн. Яг агуулгын хувьд бол тоглолтын талаасаа бол айгүй уйтгартай сонирхолтой тоглолт. Чанар муутай тоглолт болсон гэдэг бол юм нэлээд яригдсан. За Хонг Мянбо бол нэлээд шүүмжинд өртөөд байгаа. Хэдийгээр солонгосын одоо хөлбөмбөгийн домог боловч одоо солонгосын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн баруун гар гэдэг юм шүүмжинд бол нэлээд өртөөд байгаа. За тэгээд дээрэс нь жишээ нь ягаад Йенс Кастропыг гаргахгүй байгаа юм бэ? Одоо Боруссия Мөнхенглад баг тоглож байгаа Европын топ лигт тоглож байгаа тоглогч ягаад жишээ нь гарахгүй байгаа юм бэ гэдэг юм шүүмж хүртэл нэлээд явсан байна лээ. Тэгээ Хонг Мянбо бас шүүмжнээс бол хол өртсөнгөө. За тэгээд Мексик өмнө солонгосыг хоцсноор бол дэлхийн аварга шалралт тэмцээнд хэсгээсээ шалгарсан анхны баг бол болсон. За тэгээд дараа нь сая Америкийн нэгдсэн улс бас өнөөдөр хэсгээсээ шалгарсан хоёр дахь баг бол боллоо. Тэгээд Мексикийн хувьд бол хэсгээсээ гарах нь 100% тодорхой болчих. Хэдийгээр хоёр дахь тойрогч гэсэн тийм Мексик 6 хоногт өмнө солонгос 3 оноотой ч гэсэн хэсгээсээ шалгарах нь 100% тодорхойлсон. За тэр энэ жилээс эхлээд дэлхийн аваргын хүрээнд шин дүрм хэрэгжиж байгаагийн төлөө байгаа. За өмнөх дэлхийн аваргуудад бол оноо тэмцэх юм бол хамгийн түрүүнд хардаг зүйл нь гоолын зөрүү байдаг байсан. За тэгээ араас нь одоо гоолын оруулсан гол одоо нийт гоолын зөрөө юу гэдгийг хуудас моц гэдэг 18 он чинь Сенегал Японтой хуудас тоолоод мултарч ирсэн гэдэг ч юм уу те. Ийм хүзүүлэл байдаг байсан бол энэ жил болол одоо оноо тэмцүүлээд энэ дээр жагсахыг хоорондын дүнгээр харж байгаа юм байлээ. Тийм учраас одоо солонгос сүүлчийн тойрогтой өмнөд Африкийг хожоод Чех Мексикийг хоцсон ч хэдэн ч гоолын зөрүүтэй хоорондоо болсон хамаагүйгээр Мексик бол солонгосыг хожсон учраас нэгэр гарах тодорхой болоод хэсгээс гарч байгаа юм аа. За энэтэй ч гэсэн холбоотойгоор Америк гарах тодорхой болоод Турк бас мултрах нь бас 100% тодорхой болж байгаа нь ийм учиртай байгаа. За тэгээд энэ дүрмэн дээр бас BBC-гээс нэг юм сонирхолтой одоо өнцөг гаргасан байна л да. Энэ яг шудрагуу хоорондын дүнгээр яг юуг харах нь шудрагуу гэдэг. Яг тэр хоёр багийг зөвхөн бодох юм бол бас тэгж болно те. Тэр хоёр багийн аль нь илүү вэ гэдгээс хамаарж байгаа юм шиг боловч группт чинь гол нь өөр хоёр баг бас байгаа. Тэр хоёр баг нөгөө хоёртой бас тоглож байгаа гэдэг өнцөг бас сонирхолтой байгаа. За ингээд энэс болоод одоо жишээ нь Америк Мексик хоёр жишээ боллоо шүү дээ. Хоёр тойргийн дараа хуйлаа хэсгээс гарах нь тодорхой болсон. Тэнгүүд Америк Мексик хоёр бол 3 дахь тоглолтондоо тоглогчтой гол тоглогчтой амраах сэлгээний бүрэлдэхүүн тоглуулах те. Ийм магадлал маш өндөр болж байгаа. Ер нь бол 90% тал гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэнгүүд гол нь нөгөө багт маш том давуу тал болчихж байгаа. А тэгээд тэрийгэ дагаад өөр нэг багт маш том сул
сул тал болох нөхцөлтэй. Одоо жишээ нь Мексик Чехийн шгшогтой хийх тоглолтын дээр маш сул бүрэлдэхүүн тоглуулна. Чехэд маш том давуу тал болно. Зөрүүлээд хэсгээс гарахаар зорж байгаа нөгөө багуудад маш том сул тал болох нөхцөл бол байгаа. Гэхдээ энийг заавал буруутгаж байгаа биш гэхдээ зүгээр яг шударгуу үгүй юу гэдэг юм сэдв хөндөгдсөн байна лээ. Та хэд маань бас сэтгэлээ хуваалцаарай. За би хэсэг Швейцар Босныг 4-1 хацаад болгож авсан байлээ. 74 минутаас хойш гинт ам орсон тоглолт байлээ те. Энэ сонирхолтой 74-84 эрдээр 3 голыг Швейцар оруулж эрдээр нэмэх 3 дээр Босны тэнцвүүлсэн чинь эрдээр нэмэх 7-д Гранит Жака хийж дууссан байна лээ. За Канада Катарыг 6-1 харьцаатай буулгаж болол авсан. За гэхдээ энэ тоглолтын дээр бол хамгийн одоо яригдсан сэдв нь бол Исмаил Коне те. Канадын тоглогч Исмаил Коне бол одоо хүнд гэмтэл авснаас харамсалтай юм зүйл бол болсон. Тоглолтын тооны харьцаа 3-1 байсан. Катараас хайлт энийг бол авцсан байсан. За тэгээ Катараас тэнцээ бол яг Исмаил Коне бөмбөг аваад ирэхэд нь яг нэг тоглогч хөлийн ингээд өшүүлж таарсан. Яг игзэг таарсан гэж би бол тэрийг яг харсан. Тэгээ түүнээс ч нэг тийм бүр аимшигтай хүнд алдаа санаатай ч юм уу спортлог бус те. Тийм үйл бол байгаагүй. Тэгэл яг ялч тулгуур үлээсэн. Дээрээс нь игзэг бас нэг тийм моментум гэдэг чинь их чинь бас таарсан багтай маш харамсалтай. Исмаил Коне гэж энэ тоглогч бол одоо дэлхийн аварганд бол байхгүй болж байгаа нь ойлгомжтой. Тэгээ 5-6 сард орж болох юм байлээ. Шууд хагалгаанд бол удахгүй орохоор болсон байлээ. Тэгээ Исмаил Конегийн хувьд бол харамсалтай байна. Шилдний одоо 2 ясанд хоёулаа хуурсан байлээ. Айгүй хүнд гэмтлээсэн. Маш харамсалтай. За энэний дараа тэгээд сэлгээгээр орж ирсэн тоглогч нь Коне сэлгээгээр одоо мэдээ сууж байгаа. Тэгээд оронд орж Нейтан Дилэн Салиба гэж тоглогч бол орж ирээд чөлөө цогцолтоос гол оруулсан. Энэ дэлхийн аваргын цорын ганц чөлөө цогцолтоос шууд орсон. Одоогийн байдлаар ганцхан болно. Тэгээ энэ тоглогч шууд Исмаил Конегийн өмсгөлийг гаргаж ирж бас хүндэл үзүүлсэн тий. За дараагийн хэсэг бол Шотланд, Марокко, Бразил, Айти байсан. Тэгээд Шотландыг Марокко нийтийн харьцаатаа болгож авсан. Исмаил Сайбари дахиж гол оруулаад бас гол хожлыг бол авчирлаа. Сайбари энэ жил бол мундаг байна. Өмнө нь арт энэ нисери мундаг байсан бол энэ удаа Сайбари мундаг байна. Сая Афконоор бол Аюб Эл Каби мундаг байсан бол одоо энэ Сайбари мундаг байна. Тэгээ Марокко бол сайн товлогчтой байна. За Шотландчуудын хувьд бол одоо Бостонд байрлаж байгаа. Тэгээ Бостонд байгаа шотландчууд бол өстой үнэхээр гоё байна. Яасан бэ гэхээр Бостон хотын шар аригны нөөцийг дуусгасан байна. Шотланд байна. За тэгээд Бостон хотын пиццаны нөөцийг дуусгасан байна. Тэгээд өглөө 6:30 болж байхад өргөжлүүлээд сайхан гараа 6:30 хүртэл шоу удсан байгаа. Бостонгийн бейсболын багийн тоглолтыг үзэхэд 20,000 гаруй билетийг Шотландууд авсан гэж. За тэгээ ингээд дэлхийн аварга ихснээс хойш бол Бостон тэр чигээр Tartan Army буюу одоо Шотландуудаар амьсгалж байгаа юм сонирхолтой юм болж байгаа юм байлээ. За энэ хэсгийн нөгөө тоглолт бол Бразил Айтиг 3-1 харьцаатай болгож авсан. Матеус Кунья энэ тоглолтод гараанд гарч 2 голыг оруулсан бол Винисиус Жуниор 2 дахь тоглолтод дараалж гол орууллаа. За энэ тоглолтын харамсалтай зүйл нь гэх юм бол харин Рафиня бол гэмтэл авсан. Тэгээд хүнд гэмтэл бол биш юм шиг байлаа. Гэхдээ ямар ч гэмтэл авсан гэдэг нь өнөөдөр тодорхой боллоо. Тэгээд бас хүнд гэмтэл биш байгаасаа гэж бол найдаж байна. Ялангуяа Бразилийн шогийн хувьд бол чухал тоглогч учраас. За D хэсэгт Америкийн шог Парагвайг 2-1 харьцаатай болгож авсан. За дараа нь Турк хожигдоод ингээд гисээсээ гарах нь бол 100% тодорхой боллоо. Хамтран зохион байгуулагчид Америкийн шог 1930 оны дэлхийн аварга шалралт тэмцээнээс хойш анх удаага дэлхийн аварга өрөөнд ихний 2 тоглолтоо хожиж байна. За тэгтээ энэ тоглолтын дээр бол шүүгчийн нэг том асуудал бол яригдсан. Өмнө нь одоо 2005 онд Германы лигт бол одоо тоглолт намаалцсан юм янз бүрийн асуудлаар бол бүр торгуулж ирсэн. За тэгээ сүүлдээ одоо UEFA-гийн шүүгч болоо ингээд явж байгаа дэлхийн аварга шүүгч яриад байгаа Феликс Цвайер гэж шүүгч бол одоо ажилласан. За тэгээд энэ дээр бол тургуулын талбай дотор Тайлер Адамс, Конор Меткалфийн шагаан дээр бүр ингээд шагаа бүтэн нуглаад бүр ингээд маш хүнд гიშгсэн боловч одоо баар шалгаагүй торгуул бол өгөөгүй. За дагараа Нестор Иранкундагийн хоёр Себастьян Берхалтер бөмбөндөр өрсөлдөөд яг Себастьян Берхалтер Иранкундагаас өмсгөлнөөс ингээд зуурцсан байсан. Яг хоорондоо өрсөлдсөн бөмбөнд яг ингээд доош гунаад яг гарын дээр нөөгөөд буусан боловч тэр ч одоо яг ингээд бие томруулж байгаа шүү дээ. Тэгээ гар ингээд тоглогч эсрэг багийн тоглогчоос ингээд зуурцсан. Тийм байсан ч гэсэн тэрийг бол өөгүй. За ингээд 2 пенальтын асуудал бол гарсан. За яг Австрали өөртөө муу тоглоод Америк дээрээс нь одоо сайн байсан учраас энэ бол нэг их яригдаагүй байж магадгүй. Илүү том багууд хоорондоо тогложсон бол нэлээд асуудал хил ам дагуулахаар юм бол болсон. Тэгээ Австрали бол ялч үн бол маш том хил ам дагуулж байгаа. Америкийг хэсгээс гаргахын тодорхой болгосон баг бол энэ жил маш хайптай орж ирсэн багуудын нэг Турк байсан. За Турк Парагвайд бол одоо нийтийн харьцаатай хожигдсон. Барсангуу за харин нэг үний дутуу болсон шалтгаан нь бол Пристианигийн хууль одоо хуульж байгаа. Тэ Пристианигийн дүрмтэй. Пристианы рүүл гэдэг байна шүү дээ. Тэр юу вэ гэхээр Аврагын лигийн үеэр Бенфика, Реал Мадрид тоглож байхад бол Аргентин тоглогч Винисиус Жуниор л одоо амаа таглаж байгаад бол одоо racist юм бол хэлсэн гэдэг юм бол гарсан. За тэгээд энэс хоошоогоо бол ерөн хөлбөмбөгийн хүрээнд бол одоо амаа таглаж ингэж бол ярихыг бол хоригсон. За тэгэх юм бол шууд улаан ууц гэдэг юм дүрм гарсан. За энэ жилийн дэлхийн аварга тэр нь бол хэрэгжиж байгаа. За тэгээ Мигель Альмирон туршлагатай тоглож Туркийн тоглогч Мерт Милдүртэй юм ярихдаа бол хажуугаар яг зөрхтэй ингэж амаа таглаж юм яриад өнгөрсөн Мерт Милдүр шууд шүүгчэд тэрийг хандаж хэлсэн. Шүүгч шалгаад вар шалгаад эргэлзээгүй шууд улаан авсан. За ингээд дэлхийн аварга шалралт тэмцээн том тэмцээний түүхэн Мигель Альмирон хөлбөмбөгийн түүхэнд анх удаага амаа таглаж яриад улаан ууц авсан тоглогч бол болж байна Мигель Альмирон. За дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд анхны гэж хэлж болох үгүй мэдгүй. Гэхдээ ямарсан том тэмцээнд бол анхны ялангуяа дэлхийн аваргад анхных болж байна. За сонирхолтой нь Мигель Альмироны авсан улаан ууц бол энэ жилийн дэлхийн аваргын одоогийн байдлаар бол нийт 7 дахь улаан ууц болж байна.
2018 оны дэлхийн аварга тэр чигтээ 4 улаан хувцастай байсан. 2022 оны дэлхийн аварга тэр чигтээ 4 улаан хувцастай байсан бол одоо аль хэдийн 7 улаан хувцас бол тоглогчид дундаа авчаад байна. За Туркийн Шгшог ингээ 2 тоглолт хийгээд хэдийн хэсгээсээ бол мултрах нь тодорхой болж байна. Түрүү нөгөө нэг ярьсан шүү дээ юун дээр те Мексик дээр ярьсан. Яг хоорондын дүн харах яг бүснэгт харж байхад те ялангуяа хэсгээс гарч байгаа юм харж байхад яг шудраг одоо шинэ лигийн аварга шийдэхэд бол тэр бас ойлгож болохоор байгаа байхгүй ла лиг бол тэгж шийддэг шүү дээ жишээ нь те. Тэгэхэд яг хэсгээс гарах дээр энэ шудраг үгүй гэдэг сонирхолтой. Одоо шинэ өмнө нь бол 2 хожигдсан багчсан сүүлийн тоглолтонд 3 оноо аваад гарах магадлал бол жишээ нь байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо Туркийн хувьд бол энэ ч бол 100% боломжгүй болж байна. 2 тоглолтод нийт 62 зохилтыг эсрэг багийнхаа эсрэг гүйцэтгэсэн 13 зохилт нь хаалгаа онсон 1333 дамжуултыг өгсөн 75-аас илүү хувиар бол дунджаар бөмбөг эзэмшсэн нийт 3.5 XG бүртгүүлсэн буюу 3.5 гол оруулах хэмжээний гүйцэтгэл зохилтууд хийсэн боловч яг хаалганд бөмбөг оруулаагүй тоглолтыг бол үзүүлээд нэг ч гоолгүйгээр бол албан ёсоор мултарч байна. За дараагийн тоглолтод бол оролцсон мэдээж ядаж нэр төрийн гол хийхийг бол зорих бах гэхдээ мултрах нь бол тодорхой болсон. За тэгээ нэмэлт мэдээллүүдээр өнөөдрийн дугаараа дуусгая. Испани Шиог бол Теннесид байрлаж байгаа юм байна. За тэгээ байрлаж байгаа баазынх нь хамгаалагч Борха Иглесиасыг оруулахгүй байсан нэг юм хөгжилтэй ч юм уу бухимд марч юм болсон байна. Тэгээ Борха Иглесиас үлдгүй би Испани Шиогийн тоглогч байна. Би Борха Иглесиас байна гэдгсэн чи өө бичүүгээрэмт юмнуудаа үгүй болоод оруулахгүй гэд. Тэгээ яг тэр дор нь өөрт нь миний бичүүгээрэмт алгаа би ингэж Шиогийн тоглогч байсан гэж зураг мураг юм харуулсан ч үгүй оруулахгүй. Тэгээ ингээ оруулаагүй нэг юм бол болсон байна. Тэгээ тэр хамгаалагчийг одоо мундаг ажиллаа хийсэн гэхүү мэдрэмж муутай байсан гэхүү нэг юм сонирхолтой юм бол болсон байна. За энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцож байгаа нийт хамгийн олон тоглогч төгссөн академи гэх юм бол PSV Eindhoven-ы академи байгаа. Маш сонирхолтой. Төгссөн бишээ. Зүгээр академийнхаа хэсэг хугацаанд дор хаяж хэсэг хугацаанд PSV Eindhoven байсан тийм ээ. PSV Eindhoven одоо бойдсон. Тодорхой хэмжээнд бойдсон тоглогч хамгийн ихтэй PSV Eindhoven байна. 19 тоглогч PSV Eindhoven-ы академид байсан. Болж таарж байна. За 17 тоглогчтой Ajax, Anderlecht болон Barcelona байна. За 16 тоглогч тоглож байгаа Benfica болон Sporting, 15 тоглогчтой Independiente del Valle, за 14 тоглогчтой Manchester City, Bayern München болон Paris Saint-Germain гэсэн багууд байна. За тэгэхээр энэ клубүүдийн академи ямар мундаг вэ гэдгийг энэ ч бас харж болохоор байна. За Memo Ochoa дээр бас нэг юм асуудал бол гарсан. Memo Ochoa буюу Guillermo Ochoa дээр юм бол гарсан. Энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээнд бол ингээд ийм патчтай те ийм нэмэлт ийм хатгамал тоглож байгаа тоглогчдод анх удаага дэлхийн аварга тоглож байгаа бол шинэ дебют гэдэг одоо бичгтэй байдаг ч юм уу те. Ийм бол одоо мэрэгэн боч авч ирсэн бол одоо Golden Ball гэдэг ч юм уу те. Иймтэй тоглож байгаа. За тэгээд энэ дээр бол 6хан тоглогч одоо Legacy гэдэг ийм юу патчтай байхаар байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэр нь дорож 5 дэлхийн аваргад орсон тоглогчд бол ийм хувийн бүр яг өөрсдийнх нь силуэттэй ийм үг бол орхорсон. За нэг нь Luka Modric, нэг нь Cristiano Ronaldo, Yuta Nagatomo, за тэгээд нөгөөт нь Lionel Messi, нэг нь Manuel Neuer байсан бол Memo Ochoa бол өгөхгүй гэсэн юм байна. За тэр шалтгаан яасан бэхээр Memo Ochoa хэдийгээр 6 дахь дэлхийн аваргатаа ирж байгаа боловч 2006 10 оны дэлхийн аваргуудад бол талбай дээр гараагүй дэлхийн аваргад ирсэн. За ингээд ийм шалтгаанаар бол одоо Memo Ochoa бол өгөхгүй гэсэн юм байна. За энэ бол нэлээд хилэн бас давхар дагуулад байгаа. Яг юуны төлөө юм бэ те тийм Trumpet Peace Award гэж өгч байгаа нөхдүүд 6 дахь дэлхийн аваргатаа ирж байгаа Ochoa-д яг л яриад тэрийг өгөхгүй гэдэг ийм сонин Или балай тэнгэр газар шиг юм яваад байгаа юм бай. FIFA come on what the fuck гэдэг ийм бол явж байгаа юм байлээ. За Thomas Tuchel бас нэг сонирхолтой хэлэн багал дээр ярьсан. FIFA-гаас юм гууж ийна. Би бүр гууж ийна. Би бол эхний тоглолтын дээр одоо Хорваттай хийсэн тоглолт те. Төрийн дуулаа бол тэсийн ядан хүлээц. Яг эдгээр өөрийнх нь биш ч гэсэн маш гоё мөч шүү дээ. Тийм бол бахархалтай мөч те. Тоглолттой харахад төрийн дуул явахад ингээд бахархалтай байгааг нь харах те. Тэсийн ядан хүлээжсэн би нэг ч тоглолч надад харагдаагүй. Ингээд зогсож байгаад бол урд ингээд 50 зурагчин ирээд зураг авчихсан. Би энийг одоо болиулаач гэж FIFA-гаас гууж ийна гэж бол хэлсэн байлээ. За тэгээ бас нэг юм фэнүүд юу ярьж байгаа би бас санал нийлж байгаа юу вэ гэхээр тоглолт болгоны 104 тоглолт байгаа. Тоглолт болгоны үүдж байгаа тоглолт болгон дээр усны завсгалыг үзэн ядна гэж. Уусан дуустал хамаагүй. Дасна гэсэн зүйл байхгүй. Энэ бол хөлийн зөвшөөрөл болохгүй. Балаа юм байгаа. Хөлбөмбөгийг бол үнэхээр утгагүй болгож байгаа. Дөрвөн өөр үетэй болгож байгаа. Бизнес болгож байгаа. Энэ бол байж боломгүй. Гаргаж байгаа телевизүүд реклам гаргах, рекламаа гаргаж байгаа брэндүүдийг бол ойлгоно шүү дээ. Тэр бол асуудал биш. Гол нь FIFA байхгүй юу? Энэ бол тийм ээ. Энэ бол одоо маш том асуудалтай юм хөгийн хөлбөмбөгийг юм гоё одоо эрчмийг нь алдагдуулж байгаа юм балаа юм байна. Одоо чинь Франц Сенегалийн тоглолтын дээр Клас Жаксон нэг гол оруулаад тэр нотон тоглолт байж таараад энэчнээс Сенегал амар сэргэгцэн гоё байсан шүү дээ. Яг тэгний дараах усны цэцлэг зарлаж байгаа байхгүй. Тэнгүүт Сенегалийн тоглогч төрчихөж байгаа нөгөө тал Франц жигдэрх боломжтой болчихж байна гэдэг ч юм уу. Ийм балаа юм бол байгаад байна. За Шинзландын нөгөө усны завсарлагын үеэр Шинзланд фанатууд яг тоглогчтойхоо уурд одоо яг энэ нөгөө эхний инээнд байсан фанатууд хака хийж байгаа гоё нэг юм төрс бол харагдсан. Тэгээ эдгээр дэлхийн аваргт бол одоо Шгшог нь хака хийж гарч ирэх боломжгүй боловч фэнүүд нь хака хийж байгаа. Үндэсний дайны юм одоо ёслол гэх юм одоо бүжиг ёслол зэрэгцсэн тий. За айгу сүрлэг гоё байдаг шүү дээ тий. За тэгээ Везиня. За одоо энэ дэлхийн аваргын супер одоодын нэг бол Везиня байгаа. За тэгээ Везиня нөгөө нэг би 5.6 сая тахтан дагсан гэдгсэн чинь одоо 15 маван сая хүрсэн баг шүү гэсэн шүү. Тэгээ Везинягийн ээж виз авсан. Тэгээд ирэхэр болсон. Тэгээд ирсэн сая энэ хэд хоногийн хооронд. За тэгээд ямар ч байсан ирэхэр болсон айгу гоё. За тэгээ Везиня дээрээс нь Колумбийн Кали гэж
том хот байдаг. Тэгээ Кали хотын Америка де Кали гэж клубэд нэгтгэхээр болсон байлээ шүү. Тэгээ чөлөөт агент байсан байлээ. Португалийн 2 дугаар лигт бол тоглож байсан. За тэгээ Harry Maguire шгшэд бол дуудагдаагүй. Тэгээ нөхөр Нью-Йоркд явж байгаа The Rest is Football гэх подкаст байдаг шүү дээ. Gary Neville, Alan Shearer болон Michael Richards нарын хөтэлдэг. Тэгээ тэр подкаст бол Netflix-тэй хамтарч энэ жил болоо өдөр болгон дэлхийн аварга үеэр өдөр болгон шинэ дугаарыг бол Netflix-дээр лайв стрим хийгээд тэгээ хадгалагдаад ингээ гарч байгаа. За тэрний 3 билүү 4 дахь анги дээр одоо дугаар дээр бол Harry Maguire оролцсон. Нью-Йоркт явсан байлээ. Тэгээд Нью-Йоркд одоо Panini-гийн стикер зарцсан явж илээ сонирхолтой. Тэгээд Panini-гийн хувьд бол одоо стикер карт ус зардаг, Монголд бас картан зарагдаад эхэлсэн байлээ. За тэгээд матчтай рекапын 4 дахь дугаартай хамт байсан бүгдээр нь баярлалаа, сонирхолтой байсан гэж найдаж байна. За тэгээ одоо хэсгийн сүүлийн шатнууд болоод ирэхээр мэдээж тоглолтын үр дүн илүү чухал болоод ирнэ. Тэгээд хэдүүлээ яг тоглолтын анализ гэхээс илүү мэдээж тэрийг хийж байгаа хүмүүс нь байгаа. Тийм учраас анализ гэхээс илүү эргэн тойрондох мэдээлэл нь сонирхолтой байгаа учраас тэрийг нь ярилцаад явъя. Тэгээд та хэд маань сонсдогдлуудаа хуваалццаагаараа дараагийн дугаараар уулзтлаа. Баяр та. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг хэн сайн таах вэ? Та Social Play аппликейшний нэмэлцээр орж тааварт оролцоод дараах шагналын эзэн болох боломжтой. 1-р шатны ялагч 1 сая төгрөгийн худалдан авалтын эрх, 2-р шатны 3 супер ялагч PlayStation 5, ширээний хөл бөмбөг болон албан ёсны jersey, хөл бөмбөгийн бөмбөг тус хожно. Үүнээс гадна та гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо өөрсдийн лигийг үүсгэж хэн нь хамгийн сайн дэлхийн аваргын тоглолтын үр дүнг таахаа тодруулаарай. Social Play